Сайн манайхаа дараагийн хавьчлэгээр уулзж байна. Энэ удаагийн хавьчлэгээр 2018 онд орж ирсэн Psychokinesis гэдэг нэртэй нэгэн сонирхолтой генер орж хүрэлтлээ. Энэ удаагийн мэдлэгтэй маань Bacchus брендийн шинэ төрөл болох Bacchus Carbonated Energy Drink хамтран ажиллаж байна. Олон цагаар ажиллаж сурдаг завгүй залуус маань өдөрт нэг удаа авахд ядаргааг тайлж өдрийн турш сэргийг байлгана. Хүн орхиодоо зөвгөн балын нарийнтай учраас хамгийн эрүүл энергийн ундааг ирж хүчтэй залуустаа санал болгож байна. Ирж хүчээ цэнэгэл Bacchus бренд. Ирч хүчээ цэнгэл Bacchus Carbonated. Гинэт тэнгэрээс үл мэдэгдэх бие дунах бөгөөд тэрний явсаар агаад нэгэн булгын устай холилдчихдаг. Өнөөхийг нь өлөө олгон уулан талхдаг нэг залуу санамсаргүй удал муудчихсан юм шиг санагдаад дараагийн хүмүүстэй хэлсэн ч бусад нь зүгээр усан дараад манай гулдүрэл зөвхөн тэнгэрээс ирсэн үл мэдэгдэх зүйлтэй холилдсон усыг нь уучсан маш таардаг. За энэ бол манай голдор болох Sokon банкны хамгаалагчаар ажилладаг бөгөөд үйлчлүүлэгчид дууг гээ тавьсан кофеноос баахны өрөөндөө ороочхаад хэнэгчгүй хамт ажилладаг үйлчлэгч ихчийг нөгөө хөөрөд айлж байгаагаас нарахад нэлээд хэнэггүй нөхөр бололтой. Уг нь үйлчлэгчийг ингэж дураараа ууж болохгүй байх гээд нөгөө кофег нь уудаггүйсэн юм лээ. Гэхдээ манай үгний үгнээс болоод нэрэж зүгээр юм байх таа гэж бодоод юм бодлого ууж орхидог. Удалгүй манай хүний ажланд харах цаг нь олж ээлжээ өчгөөд гарч байтал нөгөө үйлчлэгч ихч кофеноос хэдийг авч байгаад баригдчихсан зогсож байхан тэр. Уг нь анх удаа хэдхэн ширхгийг авсан ч Соконы өмнөөс байн хулгайлдаг хэрэгтэн болчихсон загнуулж байхдаа энэ харц тулгарсан ч манай хүн хэрэгээ хүлээж чадлаггүй зүгтаагаад явчихдаг. Зүгээр ч нэг хэнэггүй нөхөр биш нэмээд бүр холцгор амтан бололтой. За тэгээд оройн ганцаараа жаахан ууж байгаад гэртээ хараад унтахынхаа өмнө тамхи татчих санаатай хасаагаа руу хайж аваад олсон ч жаахан олоохлоор нь гараа сунгасан ч нөгөө хүн шууд хүрээд ирчин шүү. Юу болоод байгааг гайхаж амжаагүй байтал утсан доорж ээж өөд болчихсон гэд охин дүүн рүү залгадаг. Манай хүн уг нь ихнэр хүүхэдтэй байсан ч салчихсан бөгөөд охиныг нь рүүми гэдэг ээжтэйгээ хамт амьдардаг байсан юм лээ. Уг нь ээжтэйгээ аюулаа дахианы газар ажилуулад нөгөөх нь ч нэлээд амжилттай явж байсан ч тэдний ажилдаг байсан газар нь дахин төлөлтөнд орсноор дахиж ажиллах нь бидний хэл байрнаасаа өгдөг дээрээ тулсан байдаг. Уг нь энгийн компани байсан бол тентхийн хүмүүст нь зохих төлбөрийг нөгөөд газрыг нь авах байсан ч энэ компани бол бараг л дээрэмдээд авах гээд байгаа учраас мэдээ зүгээр бууж өгөлгүй тэр явын хүмүүстэйгээ нийлээд эсэргүүцсэн ч барилгын компани дахаажуудыг хөслөөд хүчээр хүмүүсийг хөөх гэж оролцсон бөгөөд хоёр талаасаа хоорондоо зөрчил үүссэний улмаас ээж нь тэр бужигнаанд дунд нь явж байгаад нэг хүн түлхүүлээд унахтаа толгоогоор мөргөж унаад харамсалтайгаар үүдүүлсэн байдаг. За тэгээд эхнэрийнхээ оршуулах асал дээр ирчихсэн байж байтал нөгөө ээжийг нь түлхсэн дахаажууд ирчихсэн. Бараг л танаа ээж өөрөө унж өгснээс болоод бид нар сүгээр байж байгаад хэрэг туунаа тохирогч болчихлоо гэсэн ухааны юм ярьж баахан хэрүүл урал үдэж байгаад явдаг. Үн охиноосоо юу болсон талаар асуух гэсэн ч манай хоёр хоорондоо тийм ч дотны харилцаатай биш. Дээрээс нь баахан хэрүүл урал болсны дараагаар ийм зүйл асуух нь тохиромжгүй байсан болохоор тэнд байсан нэг залуудаа танилцаад юу болсон талаар асууж чаддаг. Тэр залуу нь болохоор охин болон тентхийн орсон зовчдын талд ажиллаж байгаа өмгөөлөгч бөгөөд манай хүнд бүх хүчрийг нь тайлбарлаж өгдөг. Үүний дараагаар харж байхдаа өдөр нь өрлөө нь харсан охиныхоо харцыг бодоод ямар ч найдваргүй муу байсандаа өөртөө готраад тамхи шидтэл ойр хавьд нь байсан бүх огнуудаага шидэгчдэг. Гинэт гайхаж шоконд ороод гэртээ хараад дахиад үзтэл нэрэл хэмсийг өдөрдөж чаддаг онцгой чадвартай болчихсон байдаг. Ирч хүчээ цэнгэл Bacchus Carbonated. Гинэт ийм шадартай болсон хүн чинь яг уу унтаж чадлагүй ажил дээр ирээд ажлын хайхтаа болсон явдлаа ярьтал урдлын шөнийн клубд илвчнээр ороод ажиллахгүй юу мөнгөсөн олдог гэсэн гэдэлтэл тэр нь ч гэсэн манай хүнд таалагддаг. Маргааш нь рүүмэтэй уулзахаар иртэл бусад оршин суугчдтайгаа нэгдээд нөгөө танхаажуудтай тэмцэнэ гэж гсэн байж байхлаар нь аюултай болохоор зүгээр бойлгоод аавын хувьд хэдүүгэлсэн биш охиндоо загнуулаад хөөгдөх нь холгүй явдаг. За тэгээд тэр өрөөнөө ажлынхаа анхын хэлснээр нэг шөнийн клубд очиод чадвараа харуулж аваад шинэ ажилд орж чаддаг. Гайгүй цалинтай ажилд орж чадсан болохоор охиныгоо ийм аюултай зүйл хийхгүй зөвхөн хичээлд нь анхаарлыг хандуулах боломжтой боллоо гэд бөөн баярлуулж дахиад рүүмэтэй уулзгаар ирдэг. За тэгэл нөгөө чадвараа үзүүлээд ярьж байтал та дандаа л зүгтах юм аа өмнө ч гэсэн ээж бит хоёрыг хаяад зүгтсан одоо ч гэсэн намайг зүгт гэж байна. Гинт гарч ирчгээд битгий аав юм шиг жүжиглээд бай гэж уурлаад дахиад л манай хүнийг өгөөдөө болчихдаг. Хамгийн гол нь рүүмигийн хэлсэн үгнүүд бүгдээрээ үнэн байсан болохоор бүр сэтгэл санаагаар унцсан явж байтал нөгөө танхаажууд нь олоолаа олчихсон охиных нь байгаа газар руу хөдөлж явахтаа тааралддаг. Танхаачуудыг ирж байгааг рүүми болон байрныхан ч гэсэн мэдээд нэгнийгээ дундаа сая уулж цагдаа дутуулад үлцээд нь хөөрхөн хамгаалт тосгож байгаад тэмцэхээр шийддэг. Гэхдээ ямар ч зэвсэггүй энгийн хүмүүс учраас яаж нөгөө эдтэй үзүүлцэж чадах вүлээ. Нилийн хүнд байдалд орчихсон байж байтал гинэт манай Сокон гарч ирээд өөрийнхөө чадвараараа нөгөө эдийг өстө бүгдийг нь болгож тавьдаг. Манай хүний чадвар нь зөвхөн эд зүйлийг хөдөлгөх биш хүмүүсийг ч гэсэн хөдөлгөж чаддаг юм байна лээ. Тийм болохоор амархан нөгөө эдийг ядах юмгүй альчаад байж байтал ихний явдаг хүн цагдаа дагуулад ороод ирдэг.
Өөрсдөө ялагдах байх гээд цагдаа дуудсан чинь шал эсэргээрээ нөгөө танхаачуудад нь цагдаа эрэхтэй болж таарад азны хэмгээд шууд гомдол гаргачихдаг. Гэхдээ энгийн хүмүүст ингээд зодуулчихлаа гэхлээр цагдаа нар мэдээж итгэхгүй гэсэн чинь танхаачуудын нэг нь далжганаад бичлэг хийж байгаа цоконыг яг болгож тавьж явах үеийг нь биччихсэн болж таардаг. За ингээд хөдөлшгүй нотлох баримтаар өөрсдийнх нь буруу боллоо доо гэж бодоод бичлэгээ үзтэл нөгөө бичлэг нь хин ч харсан итгэхэд хэцүү шал панаалтай бичлэг байж таарад харилцан зодтолцсон гэд хинтэн ч хэрэг үүсгэлгүй хоёр талыг явуулахар болдог. Энэ нь бол манай эдийн хувьд ялт гэсэн үг л дээ. Дөрүлээд нөгөө ид рүү юм шидсэн дээрээс нь зодсон гэд буруутгагдчих юм бол ер нь бол байраач алдаж магадгүй юм юм лээ. За ингээд хэдхэн энгийн хүмүүсийг олигтойхон зохицуулж чадаагүй танхаачуудын боссыг жинхэнэ босс нь буюу захиалагч тал болох барилгын компани эзнэн дуудаж болддог. Амар амт ирэх юм байх гэсэн чинь байдаг л нэг охин инээд алдсаар ороод ирдэг. За гайгүй ярилцсан дээ гэж бодтол гаднаас хүмүүс орж ирээд учир зүггүй балбаж эхэлдэг. Тэгснэ хажууд нь нөгөө охин нь дуу ураагч ажиллуулснаа өөрөө охирогч юм шигээр баахан давхар хоолоогоо бичиж авч моод ер нь бол нэлийн эвгүй санаатай гарч таардаг. За тэгээд яагаад одоо өөртөө л ажил явахгүй байгаа талаар асуусныхаа дараа бүх гаргалгааг нээлж өгдөг. Эхний ээлжинд ээжийнх нь өхлийг яс нэг мөнгөн дуртай хүнтэй тохиролцоод хэргийг нь өрүүлээд явуулж байгаа. Үүнийхээ дараагаар компани устгаад шинэ компанигээд надтай хамтарчих юм бол бүх зүйл цэвэрхэн болно. Хоёрдугаар тэр супрүүчтэй хүнд чинь ямар ч хамаагүй хэрэг өрүүлээ цагдаагийн газар байлгаж байх болно. Тэр хооронд танаа хүмүүс төр чинь нэмээд цагдаагийн хүчийг өгөх болохоор асуудал гаргалгүй хурдхан зохицуул гэж хэлээд явуулдаг. За тэгээд маргааш өглөө нь манаас огхон чадварынхаа ачаар амар том хамгаалт үүсгэчихсэн байж байтал хоёр цагдаа хэсэг дээр очиод байцаалт өгөх хэрэгтэй байна гэж дагуулж явахаар ирдэг. Уг нь ямар ч хэрэг хийгээгүй болохоор явахгүй гэсэн ч өмнөх ажилдаг байсан банкнаас копи устдаг байсныг нь мэдээд нөгөө банк нь цагдаад гомдол гаргачихсан гэж заавал очиж байцаалт өгөх ёстой гэж хэлдэг. Өмнө нь хулчгаар байсан ч одооноос эхлээд шударгаар зөрөгтэй амьдрна гэж шийдсэн болохоор манай хүн цагдаа нарыг дагж яваад байцаалт өгөхөөр шийддэг. Яг үүний дараагаар өмгөөлөгч рүү цагдаагаас залгаад Румигийн ээжийг алсан гэд нэг хүн хэрэгээ үлээчихлээ. Дээрээс нь тэдний компани бас татан богдчихлаа гэд залгаж хэлдэг. Үнийг сонссон өмгөөлөгч маань нэг л биш байгааг нь анзаараад шууд Руми рүү залгаад наанаа байж болохгүй зогтаа гэд хэлж дуусаагүй байтал нөгөө танхаа чин цагдаа нарыг дагуулсаар хүрээд ирдэг. Уг нь бол зогтаах боломж байсан ч анханасаа зогтох байсан бол энэ тэмцлийг эхлүүлэхгүй байсан юм гээд Руми болон байрны хүмүүс тэмцэхээр шийддэг. Энэ үеэр Соконыг цагдаагийн газар байж байтал нөгөө барилгын компани эзэн уулзахаар ирэх бөгөөд манай хүний чадварыг наа чадвар чинь тийм сүртэй зүйл биш шүү дээ. Манай найзууданд ч гэсэн тантай адилхан чадвартай хүмүүс хэд байгаа. Бүгдээрээ л тань шиг сагсуурж байгаад асуудалд ороод дууссан. Гэхдээ яг хөө би танд хоёр санал тавья гэд хэлдэг. Эхнийх нь хэнд ч хэрэггүй чадвараараа сагсуурж байгаад өөрийнхөө амьдралыг дуусгах, эсвэл чимээгүй хүн байж байгаад миний доор ажиллах юм бол дажгүй цалин өгье гэж хэлээд нэрийн утсаа үлдээгээд яваад өгдөг. Манай хүн нэрэж тийм юм уу дөө гэд баг хоёр дахь саналыг нь зөвшөөрийн ухааны бодож байгаад санамсаргүй зурагтаар Румигийн байгаа газар руу цагдаа нар дайраад бөө юм болж байгааг нь харцдаг. За ингээд 50 байсан хүн чинь охиныгоо аюулд орсныг мэдснээр хүчээ ашиглаж цагдаагийн газраас үсрээд гартал нөгөө барилгын захирал явж амжаагүй байхтаа тааралдах бөгөөд манай хүн тавьсан саналд нь боловсноор татгалзчихад охин руугаа шууд хөдөлдөг. Яаж хурдан явах вэ гэсэн чинь манай хүн босод хүмүүсийг хөдөлгөөд ч зогсохгүй өөрийгөө өртөл удирдах чадвартай буюу нэг үгээр нисэж чаддаг юм лээ. Гэхдээ тэрийгээ дөнгөж сая л мэдсэн болохоор замдаа хэд юм өргөж яваад дажгүй дасаж аваад өмнө дээр амжиж ирдэг. Дээрээс нь өндрөө сунаа төртөл зүгээр байгааг нь бодоход биеийн хүчин ч гэсэн дагаа цөбөр болсон юм лээ. За тэгээд ийм ямар болчихсон хүн чинь яг нөгөө газар очиод бүгдийг нь ботны эргээд охинооч аварч чаддаг. Өөр хүн байсан бол супер чадвартай вардаа солиорч өгөх байсан байх л та. Гэхдээ манай хүн даруухан шударгаар амьдрахаар шийдсэн болохоор бүх зүйлийн дараа өөрөө хэрэгээ үлээгээд цагдаа нарт бууж өгдөг. За тэгээд энэ явдлаас хойш 4 жил өнгөрөх бөгөөд манай хүн 4 жил шорон цусан юм шиг байлээ. Аргачгүй байх л да өөрөө жижиг хэрэгтэй байж байгаад цагдаагаас оргоод дээрээс нь нисэж сурах гээд баахан хүний машинд хэрэг барилга байгууламж зүйтгэж гсэн юм шүү дээ. Гэхдээ л эцэст нь ямар ч асуудалгүй болоод охинтойгоо уулзахаар иртэл Руми маань өмгөөлөгч залуутай суучсан жижигхэн згсэн шинээр дахианы газар ажиллуулж эхэлсэн байх бөгөөд манай хүн тэнд нь хамт ажиллахаар болоод кино маань аз жаргалтайгаар дуусдаг. Ирч хүчээ эзэнгээл Bacchus Carbonated. За нэг юм кино энэ манайхаа тэгээд бичлэгэн таалагдсан бол дардаг юмудаа дараараа дараахаа бичлэгээр олцлаа. Тэр баяр та.